Өнөөдөр хамгийн түгээмэл байдаг Suffix-ийг тайлбарлана. Тэгэхэд бичлэг хийхээс өмнө Suffix-ийн талаар товч мэдээлэл өгье. Suffix нь Sipuni нэрний ард байдаг үсэг бөгөөд үсэг бүр өөрийн гэсэн онцлогтой. Өнөөдөр энэ талаар ярих юм. Тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Тэгээд бичлэгтээ орцгоё. Suffix нь Unlocked буюу нээлттэй гэсэн утгатай. Энэ нь Sipug гентлийн анх тохироосноос илүү хурдан ажиллах, өөрөөр хэлбэл overclock хийх боломжийг олгодог. Overclock хийх гэдэг нь Sipug үйлдвэрийн анхны тохиогоноос илүү өндөр clock speed-ээр ажиллах гэсэн үг. Overclock гэхэд зүүргэлт маш чухал. Зүүргэлтгүйгээр overclock хийх нь Sipug гэмтэй хавилтай. Тиймээс liquid cooler, air cooler гэх мэт хөрвөлт ашиглаарай. Ямар ч байсан stock fan хэрэглэхгүй байхыг зөвлөе. Sipuni халалтыг 80 Celsius хэтрэхгүй байлгах нь чухал. Suffix-т IGPU байхгүй. Өөрөөр хэлбэл Sipug дангаар нь ашиглаад дүрс гарах боломжгүй. Тиймээс тусдаа график карт заавал хэрэг болно. Харин үнийн хувьд кагас хэмд. Гэхдээ геймерүүд ихэнхдээ заавал график карт ашигладаг тул Suffix бол муу сонголт биш. Chip гэдэг нь K ба F2-ын хослол. K шиг overclock хийж болно. F шиг IGPU байхгүй. Үнийн хувьд кагас арай хэмд. Тиймээс би ямар ч тохиолдолд тусдаа GPU хэрэглэнэ гэдэгт итгэлтэй бол KF зөв сонголт. Suffix бол үйлдвэрээсээ урьдчилан overclock хийсэн хөлбөр. Бусдаар бол яг л K. Эдгээр Sipuni хязгаарлагдсан мал тоогоор гардаг хвчлэн 3D рендеринг, game development гэх мэт хүнд ажил тохиромжтой. Харин өдөр тутмын хэрэглэн тохиромжгүй байж мэднэ. Suffix нь олон зүүн өндөр clock speed workstation түвшний гүйцэтгэлтэй. Тэдээ 2019 оноос хойш шинэ XE гараагүй. Хамгийн сүүлд гарсан нь A980XE 18 core 36 тэрэг 4.8 GHz boost clockтэй. Өнөөдөр ч зарим хүн Sipug хэрэглэдэг. Suffix нь power efficient буюу эрчим хүч бага хэрэглэдэг хувилбар. TDP бага цахилгаан хэрэглээ дунджаас доогууртвал жижиг опсын PC эсвэл pre-built-ийн тохиромжтой. Google Word, Excel зэрэг хөнгөн програм ашигладаг хүмүүст маш сайн сонголт. Гэхдээ Cyberpunk тоглох гэж байгаа бол энэ Suffix-ийг марцсан дээр гэж зөвлөе. Үүний дараагийн бичлэг дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлах тул лайк болон subscribe дараарай.